Амьдрал баялаг болохоор итгэмжлийн төрлүүд маань ч бас олон байх нэ. Та итгэмжил хийхээр хэрэгтэй ямар итгэмжил хийх вэ? Итгэмжлийнхаа хүрээнд ямар үйлдэл хийх эрхийг олгох вэ гэдгийг мэдсэн байх шаардлагатай. Шүүхийн итгэмжлэл үлдэх бол би нэхэмжлэгч үү, хариуцагч үү, миний шаардлага юу билээ? Хэр хугацаанд олгох вэ гэдгээ мэдсэн байх шаардлагатай. Таны итгэмжлэлээр олгох бүрэн эрх нь ойлгомжтой, тодорхой байх ёстой тул та итгэмжлэл бичгээс өмнө хуульч, өмгөөлөгч, дотроочдоос урьдчилан зөвлөгөө авсан байвал сайн байна. Итгэмжлийн хугацаа нь 3 жилээс илүүгүй хугацаатай байна. Та ямар итгэмжил хийхээс хамаарч зарим тохиолдолд дараах гэрчлэгнүүд хэрэг болно. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчлэгээ, орон сууцны гэрчлэгээ, хувийн сууцны гэрчлэгээ, тээврийн хэрэгслийн гэрчлэгээ, газрын гэрчлэгээ гэх мэт зүйлс хэрэг болдог байна. Тиймээс та эдгээр гэрчлэгийг урьдчилан Монголд байгаа хүнээс хуулбарыг нь авсан байх шаардлагатай.